удаа эмэгтэй хүнийхэн хувьд ар гэртээж тэр, ард түмэндээж тэр маш ихийг хийж бүтээж чадна гэдэгт итгэдэг. Тэгвэл миний нэтгэлийн биелэл болж буй нэгэн гайхалтай бүсгүй болох Дэлхийн банкны зөвлөх инх болор хичээгээ тайзнаа урьж байна. Таны 15 минут тайзнаа урьж. Би нөгөө нэг презентацтай ирсэн. Тэгээд презентацаа солих тоолонд нөгөө нэг тэн дээр харагдахгүй сонсогдохгүй болохоор гараа ингэж өргөж шүү зүгээр. Гинт гараа ингэж өргөд тэгэхээр битээ гайхаараа гэж хэлмээр байна. Тэгээ бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээ бүтэн сайн өдөр ингэж цуглараад ингэж биднээс юм сонсоод хүлээж авахар ирсэн байгаа та бүхэндээ би үнэхээр ингэж амар олоолаа байгаад амар баярлж байна. Тэгээд яг харахад дийлэх нь эмгтээчүүд харагдаад байна. Зүг. Эрэгтэйчүүд нь гараа өргөөждөх үү? Эрэгтэйчүүд нь харин яг яхахгүй тийм зөв харсан юм байна. Йоо би таадаас бас нэг асуух юм байгаа шүү. Нөгөө илтгэлээ тавихаас өмнө яг аудиенс одоо таад те үзэгч дунд маань хэн байгаа вэ? Ямар шиг хүмүүс цугларн ирсэн бэ гэдгийг мэдхийн тулд за 12-оос 16 насны хүмүүс нь гараа өргөждөх үү? Окей. За 17-оос за 22 насны хооронд. Тэгэхээр оюутнууд те дийлэнх нь за 22-оос 27. 22-оос 27. Окей. Тэгээд 27-оос дээш. За 27 ба тэрнээс дээш болохоор шууд нэг юмд орчиж байгаа. За тэгээд өнөөдрийн миний ярих хичээсэн сэдв болохоор миний презентацийг тавиад өгөөрэй тхөө. Презентац. За. Миний ярих байгаа сэдв болохоор яг энэ юутай маань уялдаа холбоотойгоор болохоор дэлхийд хэрхэн одоо яг ажиллах вэ тий өнөөдөр миний яг туршлагаасаа би та хэд илүү хуваалцъя гэсэн зорилготойгоо тэгээ өөр хүний юмыг ярьж чадахгүйгаас нарс тий тэгээд Дэлхийн банкнд зөвлөхөөр ажиллаж байгаа өөрхнөө за тэгэнгүүтээ миний өнөөдөр болохоор яг ажиллаж байгаа олон улсын байгууллагуудыг би бас та нарт жишээ болгоод хэлье гэж бодсон. Тэгээд харах юм бол хамгийн том гэх юм бол яг Дэлхийн банкны олон улсын зөвлөхөөр ажиллаад нэг 6 жил болж байгаа. Тэгээд олон улсын зөвлөх гэхээр Вашингтон DC-гээс ажилладаг. Гэхдээ яг Монголд амьдардаг. Тэгээд тэнд байхдаа болохоор нэлээд олон улс орнуудад төсөл хэрэгжүүлэх төслийг санаачлах, санхүүжилт олох гэх мэтчлэн ажлууд дээр ажиллаж байсан. Тэгээд Латин Америк, Central Asia Төв Аз Азийн хэд орнууд байгаа. Тэгээд гэх мэтчлэн эдгээр улс орнуудад ажиллаж үзэж байсан. Тэгээ Монголдо болохоор нэг 3 төслийг яг өөрөө санаачлаад өөрөө яг гардан ажиллаж байсан тийм төвхтэй байгаа. Тэгээд та хэд гайхаж авах нэг Google-ийн Google-ийн юу оролцсон байгаа тийм. Google болохоор энд Google Business Group гэдэг Google-ийн бүтээгдэхүүнүүдийг ашиглаад яаж хэрхэн бизнесээ сайжруулах уу, нэмэгдүүлэх үү, дээрэс нь гэх мэтчлэн арга хэрэгслүүдээр Google-ийн арга хэрэгслүүдээр дамжуулна гэдэг Google Business Group гэдэг. Тэгээд тэрнийх нь яг менежерийг Монголд хийж байгаа. Тэгээд сая 9 сард болохоор бид нэр Сингапурт Google-ийн төв офис дээр цуглараад ингээд ажиллаж байсан тийм байгаа. Тухайн үед нь болохоор нэг 50-ад улс орноос 97 залуучууд ирж ингээд тийм төлөөллийг бий болгож явж байсан. Дээрээс нь Coin болохоор яг миний яг үүсгэн байгуулад явж байгаа компани. Тэр нь олон улсын манай баг нь яагаад бийш оруулсан бэ гэхээр баг нь өөрөө олон улсын Stanford, Facebook, PwC гэх мэтчлэн ажиллаж исэн тийм залуучууд бүгдээрээ нэг баг болж бүрдээлээд тэгээ өнөөдөр гэхэд чинь бид нэр Казахстаны инновацийн дараачийн одоо map буюу юу гэлээ Монголоор шууд вартана. Инновацийн дараачийн нэг ямар төвшөнд яаж хөгжүүлэх вэ гэсэн тийм юм дээр ажиллаж явж байгаамаа. Win Network гэж байгаа. Win Network болохоор яг түрүүний амар жаргал одоо захирлын хэлснээр болохоор блокчейн дээр суурлаад бид нар болохоор яаж олон улсад тухайн улс орнуудад нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд тэр технологиг хэрхэн ашиглах вэ гэдэг. Тэгээд одооний нэг хэрэгжүүлж байгаа төсөл болохоор Молдов улсад блокчейн дээр суурилсан хүний 8-ны эсрэг нэг тийм цоошин модель боловсруулад явж байгаа. Тэгээ хамгийн доотлих нь энэ болохоор Frontier Innovators гэж байгаа. Frontier Innovators болохоор олон улсад
дэлхийд даяар яг өөрийн гэсэн санаачлаг гаргасан яг инновацлог тийм төслүүдийг хэрэгжүүлж байгаа залуучуудыг дэмжих зорилгоор Австралийн яг элчин сайдын Австралийн засгийн газартай хамтраад төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлэх тийм хөтөлбөр байгаа шүү. Тэгэхээр та бүхэн харах юм бол маш олон төрлийн олон улсын байгууллагуудтай ажилладаг. Тэгээд тэр туршлагаасаа хуваалцаад үнэхээр яг өнөөдөр яг энэ төвшөнд хүрэхэд ч юм уу эсвэл яг энэ хүмүүстэй ажиллаж байхад надаа ямар заршлууд, ямар дадлууд, юу хэрэгтэй болсон бэ гэдэг талаас нь илүү хуваалцъя гэсэн бодол байгаа шүү. Та хэд маань тэгээд сэдв нь таалагдах байх гэж бодож байна те. За дараачих нь. За юуны өмнө ойлгомжтой те дэлхийн нийтээрээ бид нэр цаашин мэдээлэл авах хэрэгтэй. Гадаадд одоо жишээлбэл дэлхийн түвшинд ажиллая, олон улстай ажиллая гэж бодож байгаа юм бол яах аргагүй хэл сурахаас өөр арга байхгүй те. Тэгээд хэл сурах аргуудыг бид нэр харах юм бол өөрийнхөө хамгийн дуртай амнаас эхэлж болно. Би тэгээд өөрийгөө яг нөгөө хэл сурж исэн аргачлалуудаа бодож байгаа байхгүй. Тэгээд энд нарыг бараг бүдээлийнх нь мэдж байгаа бах те. Өнөөдөр англи хэлийг би ерөнхийдөө мэдж байгаа гэж бодож байгаа хүмүүс нь гараар өгчдөг. Окей. Амар цөөхөн байна. Манайхан ч ингээд бүгдээрээ л фэйсбүүк дээр мэдээлэл авч ээж та ядууг нь мэдчихмээр энэ. Тэгэхээр яг суралцах гэж байгаа бол Монголд бол маш олон аргууд байгаа. Тэгээд дийлэх тохиолдолд залуучуудын ч юм уу надаас нэг асуудаг зүйл нь болохоор заавал гадагшаа явж иж хэл сурах уу гэдэг. Тэгээд би бол үгүй гэж хэлнэ. Яг бол миний эргэн тойронд маш олон хүмүүс болохоор дотооддоо хэл сурсан тийм хүмүүс байдаг. Тэгээд наацхийн одоо курсүүдээс ахуулаад маш олон төрлийн боломжууд угаасаа Монголд бүрдсэн байгаа. А хоёрдугаар гэх юм бол та өөрсдийнхөө сонирхолтой контентаараа дамжуулаад хэл сурах боломж байгаа. Тэгээд яг кино минь ягаад би амар хамгийн энгийн юмнаас эхэлж гэн гэж бодож байгаа гэхээр эднэр дундаас юу хардаг вэ гэхээр яг тухайн улс орны соёл, тухайн улс орны одоо залуучууд нь хоорондоо ямар гэр ахуй нь ямар байдیں۔ Гэх мэтлэн зөвлөд тэгээд энгийн наазахын ярианы хэллэгээс ахуулаад хүн одоо жишээлбэл одоо WhatsApp ч юм уу те ингээл дэлгүүрд оронгууд there you go гэл тэнгууд чинь ингээд Англид очиод Америкт очиод би ч гэсэн анх тэгчихсэн байхгүй there you go гэхээр хаашаа явуулах гэдэг юм бол гэж гайхаал. Тэгэл тэгсэн чинь ингээд маа гэж агаал шинжэн юм байлээ л дээ те. Гэт гих мэтлэн тийм зүйлүүдийг айгүйх суралцдаг юм шиг санагдсан те. Хоёрдугаар гэх юм бол маш манайхан нэг амар тийм ичээд идэг нэг тийм чанар байгаад тах шүү. Тэгээ ичсэндээ болоод өөрснийгөө нөгөө нэгдүгээрт хилтэй гэж боддгоо, хоёрдугаар болохоор тэр хилийгээ сайжруулах айгүй том тэр нөхцөл болцоог ингээд баян ингээд урдаа ингээд амар том хөшиг шиг ингээд ячдаг. Тэгээд Америкт ч нэг 5 жил би амьдэрсэн. Тэгээд тэр хугацаанд болохоор 10 жил тэнд байсан хүмүүс хүртэл хэл сураагүй байх магадлал айгүй өндөр байдаг. Тэгээд харах юм бол яасан бэ гэхээр монголчуудаа ажиллаад монголчуудаа хамт байгаад монголчуудаараа ингээд явж байснаас тэгээд дийлэх тохиолдол энд бараг хэл сурсан хүмүүсээс бас долоонд орох тийм чанарууд байдаг. Тэгээд анзаараад байсан чинь юу байгаа гэхээр гадагшаа ярихад би буруу ярьцдаг. Би дутуу ингээд миний хэл жоохон муу болохоор гэд тэр болгоноосоо хичж имэж яваад байдаг. Тэгэхээр энэ дээр бас нэг тэ дараачихад төвшөнд хүрэхин тулд битгий хичээрээ гэж хэлмээр байна. Тэгээд дээрэс нь сүүлийнх нь гэх юм бол яг тэр орчноо бүрдүүлэх юм шиг санагдсан. Чамтай яг адилхан, өөртөө ч адилхан яг зорилготой, өөртөө ч адилхан яг ингээд англи хэл сурах гэж бодож байгаа хүмүүсээ л тэднэрээ одоо бид нар Work Central гэдэг coworking space таад мэддэг бол Work Central дээр 7 хоног болгон англи хэлээр кино үздэг, тэрийг англи хэл дээр ярилцдаг ч юм уу эсвэл аль нэг сэдв барьж ирээд те англи хэл дээр дебейт явуулдаг. Гэх мэтчлэн нэг тийм одоо бүлэг сонирхлын бүлэг үүсгэх. Хоёрдугаар гэх юм бол гадаад одоо Монголд айгүй олон гадаад хүмүүс нэг World Vision те дэлхийн зүүн ч юм уу эсвэл ямар нэг олон улсын байгууллагаар орж ирээд тэгээ монгол хэл сурах сонирхолтой байдаг. Тэгэхээр нэг харилцан тийм mentorship хийх боломжууд байдаг шүү. Тэгээд тэр орчин гэдэг талаас нь бол тэрийг тайлбарлаж байгаа. За тэгээд яг буцаад нөгөө хэлэх гэжсэн сэдв рүүгээ те за нэгдүгээр за хэлээ сурчлаа гэж бодъё. За тэгэхээр дараа нь юу шаардлагатай байх вэ гэхээр маш олон мөн чанарууд буюу би одоо яг mindset гэж хэлмээр байна л да хандлага гэж орчуулад байгаа те бид нар аль эсвэл одоо оюун санааны сэтгэл санааны болон айгүй олон тийм нөгөө нэг өөрийнхөө бэлтгэлтэй одоо mindset-ийг орчуулах юм байна уу хандлагаас өөрөөр сэтгэлгээ байж болох юм те өөр за нэг төлөв байдал гэх юм уу да түрүүний одоо би толгоондоо ч тэр би дотроо ч тэр ингээд бодож байгаа зүйл
харж байгаа үнцэг, хандж байгаа байдал гэх юм уу да тий. Тэр талаас одоо яг тийм мөн чанаруудын тухай ярих гэдэг байгаа шүү тий. Тэгэхээр за энэ өрөөнд байгаа бүх хүмүүс бол ерөнхийдөө яг мөрөөдөлтөө байгаа, энд одоо хүрээд ирсэн байгаа болохоор бас нэг алхман гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд тэр мөрөөдөл, тэр зорилго, тэр юм болохоор миний яг өөрийнхөө туршлагаас харахад болохоор айгүй том байлгах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд анх болохоор яг их сургуулаа Мойс эйженсийг төгсөж исэн. Тэгээ Мойс эйженсийг яг банкны ангиар төгсөж байхдаа болохоор бодож исэн нэг зүйл нь болохоор би одоо банкны салбарт хаана ажиллах уу гэж бодоод тэгэл Монгол банк гэдэг талбарт ингээд айгүйх бодогддог байсан. Тэгээд төгсөөд Монгол банкнд орж исэн. Тэгээ Монгол банкнд ажиллаж байхдаа болохоор бас амар өөрийгөө голоол за гадагшаа явах хэрэгтэй байна гэл. Тэгэл гадагшаа явахдаа болохоор Дэлхийн банкны амар гоё нэг тийм ингээд том байгууллага шиг санагдал. Тэгэл тэрнийхээ төлөө явж байгаа Дэлхийн банкнд орж исэн. Тэгээд зөвөр яг нэг заримдаа ингээд нэг харамсдаг зүйл нэг юм бол магадгүй ингээд тэрнээс илүү мөрөөдсөн бол тэрнээс илүү сэтгэсэн бол илүү том байх боломж байсан юм болов уу гэж бодог. Тэгээд яг Монголынхаа төвшөнд ч биш олон улсад ч гэсэн айгүйх тийм тэр мөрөөдлөө дагаж өөрөөсөндөө ингээд тэрийг байнга давтаж хэлээрэй гэж хэлмээр. Мөрөөдлөө тодорхой болгочлоо. За би ингээд юунд хүрэх гээд байна, ингэх гээд байна гэдгийг ингээд нэг толгоондоо ингээд буулгаад авчлаа гэж бодох юм бол тэрэндээ хүрэхийн тулд маш тууштай байх гэж харж байна. Тэгээд тууштай гэдэг нь болохоор өөрөө энэ perseverance гэдэг үг нь болохоор тууштай байх гэдэг үг шүү. Тэгээд тууштай хөдөлмөрлөж түрүүний бас бид нар ихтгэл дээр сонссон тэрнийхээ төлөө ингээд одоо байнгын хөдөлмөрлөх гэдэг зүйл бол энэ дотор яхаар орж байгаа ах гэж бодож байна. Гуравдугаарт гэх юм бол харилцаа. Харилцаа дотор болохоор ингээд олон улсад ингээд ажиллаад явах юм бол таад ингээд нэг хүнд өөрийгөө тайлбарлах, хүнд өөрийнхөө юу хүсэж байгаагаа хэлэх тэр хүмүүстэй яаж би илүү найзууд болох вэ? Яаж би юмаа тайлбарлах вэ? Гэх мэтлэн тэр аргуудыг яах аргагүй суралцахгүй болвол та өөрөө та хэлэхгүй болвол тэр хүн таны юу хүсэж байгааг тэр хүнээс юу илэрхийлэх гээд байгаа, юу хүсэж байгаа хизээч мэдэх боломж байхгүй. Тэгэхээр энэ харилцааны аргуудыг суралцах, яаж хүнийг өөртөө илүү ойр дотн болгох вэ? Яаж хурдан хүнд итгүүлэх вэ? Гэх мэтлэн тэр талаар маш олон арга хэрэгслүүд байдаг. Тэр талаар суралцах гэж бодож байна. Дөрөвдүгээрт миний бүр ингээд байнгын хэлдэг нэг юм байна. Empathy буюу хүнийг та өөрөө тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэх. Зөвөр ярилцлаган дээр байсан ч гэсэн та нэг юм төсөөлөд үзээрэй. Ярилцлаганд орж ирж байгаа хүмүүс болохоор хүн болгоны хувьд болохоор эхнийх нь ярилцлага байдаг. Тэр цаан сууж байгаа хүний хувьд болохоор та магадгүй 100 дахь хүн. Тэгэхээр би яаж одоо ярилцлаганд орохдоо тэр 100 дахь хүнээс сонсч байгаа хүнд нөлөөлөх вэ гэдэг аргыг олохын тулд яах вэ? Тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэх юу сонссон байсан. Ямар мэдээлэл авсан байсан гэх мэтчлэн. Тэгээ empathy гэдэг зүйл болохоор зөвхөн өнөөдөр яг зөвхөн одоо ажлын орчинд ч биш, ажлын төвшөнд ч биш, яг хүн байх гэдэг яг түрүүний амар жаргалгын ихтгэлээс сонссон баг тэгээд тэрний нэг айгүй том үнд суурь юм шиг санагдчихж байгаа. Буцаагаад тэр нөөний блокчейн одоо робот киборгуудаас ялгагдах айгүй том хүний хийж чадах юм болохоор бид нар өөрсдөө түүхтэй, бид нар өөрсдөө эмоцтой, бид нар ингээд юмыг ингэ төсөөлөх тэр уйлах чадвар хүртэл өөрөө бид нарыг ялгаж идэг болохоор би өөр хүний оронд тэр хүний оронд өөрийгөө тавьж үзснээр л нэг тэр мэдрэмжийг авах боломжтой байдаг. Тэгэхээр энэ empathy гэдэг зүйлийг яг яах аргагүй өөрсөн дээрээ бүр суулгаад яаж би юм илүү empathetic буюу хүнийг илүү ойлгодог хүн яаж байх вэ гэдгээ бодох. За тэгээд cultural difference энэ болохоор соёлын ялгаа. Дийлэх тохиолдол манайханд болохоор нэг амар том дутагдaltaа яг анзаарэгддэг зүйл нь тэр байдаг. Олон улсад ажиллаад ирэхээр яах аргагүй өнөөдөр ингээл арга хэмжээ зохион байгуулж байгаа, би хурал зохион байгуулж байгаа. Би заавал нэг халаал буюу одоо муслим орнуудын хүмүүс зориулагдсан хоолыг бэлддэг. Хоёрдугаар гэх юм бол би заавал vegan мах иддэггүй хүмүүс зориулаад юм бэлддэг махта chicken одоо манайхан нэг үжнийг арга хэмжээ ангууд чинь шууд яадаг дахиад эсвэл өхөрлөлт гэсэн тийм наад захын тийм айгүй тийм жижигхэн деталь болгон дээр бидний энэ ялгаа соёлын ялгаа ялгардаг. Тэгээд бидний нэг яриад байдаг шүү дээ Монгол юуг нь усын нуул ёсын даг гэж нэг үг байдаг муслим оронд орж байгаа бол эмэгтэй хүн явж байгаа бол заавал урт юм өмсөх ёстой. Их мэтчлэн cultural difference буюу би соёлын ялгаа гэдэг зүйлийг мэдэхгүй тэрийг хүндэтгэхгүй байвал өнөөдөр олон улсад ямар ч ажиллах боломж байхгүй.
Тэр бол би яг яхаар өөрийнхөө юм дээр жишээн дээр харсан байгаа тийм. Дөрөвт одоо хиттгэх нь болчих. Тоолж байгаа юм байна уу? 6 за баярлаа. 6 дахь нь gratitude гэж талархах. Тэгээ талархах дээр би болохоор юу гэж нэммээр байна гэхээр айгүй энгийн баярлаа гэж хэлж сурах. Би юмд гомцсноо илэрхийлэх, уучлаарай гэж хэлж сурах тий. Хүний өмнө хаалга барьж үзэх гэх мэтчлэн айгүй жижиг зүйлээс эднэр эхэлдэм байлээ. Тэгээд бидний ингээд харилцаан дээр имэйл одоо жишээлбэл communication имэйлээр бид нэр дийлэх тохиолдол харьцаж байгаа шүү дээ хоорондоо. Тэгж яхад чинь баярлаа. Би зарим зүйлийг нь ойлгоогүй юм шиг байна. Гэтэ намайг уучлаарай тий. Гэх мэтчлэн эдгээр үгнүүдийг нэгдүгürt хэлж сурах, хоёрдугаарт тэрний цаана үнэхэрийн яг бодтойгоор тэрийг мэдрэх. Айгүй олон хүмүүс болохоор зөвөр ингээд за окей гэдэг нэг хэлчий гэдэг нэг тийм хандлагаас хандчихэдэг юм шиг санагдсан. Тэгээд асуулт хариултын үеэр болохоор би илүү дэлгэрэнгүй яриа. Миний яг минут одоо дуусах гэдэг болохоор. За дараачих нь сонсох. Энэ бүр яг яахааргүй айгүй том үндсэн юм шиг санагдсан. Бүр одоо бусад бүх юмнууд дундаас болохоор яг сонсож сурах. Тэгээд сонсохдоо бүр нэрнгээсээ сонсох. Хурлууд дээр яг иймэрхүү хурлууд дээр асуулт асуугддаг. Тэгээ айгүй олон дөрөвний бүсгүй асуулт айгүй таалагдсан. Тэгээ айгүй олон тохиолдол болохоор би нэг өөрийгөө илэрхийлэх гээд байгаа юм шиг. Тэгээ хүн юм ярьж байхад та өөрснийгөө бас анзаараад байгаа. Би юу хариулах вэ гэдгийг айгүй хөдөлгөх тохиол бодож идэг. Тэр яриаг нь сонсоод би цаашаа хөгжлүүлэлт асуухаас илүүтэйгээр тий үгүй нэр яагаад энэ хүн ингэж бодсон юм бол яагаад өнөөдөр гэдэг би миний амар туртай яагаад гэдэг вэ? 5 удаа яагаад асуудаг. Тэгээд тэр нэг сонсох чадварыг болохоор яг яагаад гэдэг асуултаас эхлээд үзээрэй гэж та бүгдэнд нь зөвлөмөр байна. Дараачихаа conversation хинтээч бай. Тэрийг болохоор нэг 5 удаа яагаад тэгсэн бэ? Тийм үү тэгсэн чинь тэгээ яагаад ингэсэн гэд гэх мэтчлэн тийм байдлаар асуугаад үзээрэй. Эхний гарч ирсэн мэдээлэлээс шаал ондоо мэдээлэл гарч ирдэ шүү. Тэр 5 яагаад энэ дараа багийн ажил. Энэ бол бүр ингээд бүр дараачихын тийм сонсохоос ингээд шилжээд байна шүү дээ. Цөөх хэдэн секунд үлдчихлээ. Багаараа хамтарч ажиллаж сурах. Заавал нөгөө нэг удирдагч гэдэг хүний манлайлагч ч юм уусэл тийм нэг аль нэг удирдах явж байгаа хүний доор захирагдаж сурах. Юмыг одоо тэрийг дагаж сурах. Нэг том багийн би яахааргүй нэг хэсэг нь тийм болохоор би заавал өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой. Тэр нь өөрөө эргээд буцаад нөгөө хариуцлагатай байдал гэдэг юмыг үүсгдэг. Тэгээ багийн ажиллагааг яаж бид нар хийх ёстой гэхээр монголчуудын нэг бидний яг нөгөө нэг олон улсад ингээд ажиллаад үзэнгүүт чинь нэг том дутагдaltaй тал нь яг багаар ажил сураагүй байдаг. Тэгэхээр дэрийгээ сайжруулахын тулд төслүүд дээр тий өөрснөө хэрэг оюутан байгаа бол 5 зургуулаа нэг юм хийх гээд үз, оролдоод үз тий тэрийг хэлмээр байна. За тэгээд хамгийн сүүлийнх нь гэх юм бол яг энэ болгоныг юм болгоныг одоо өнөөдрийн хийж байгаа ч юм уу ажлууд өнөөдрийн ингээд ийшээ хөрөх нэг айгүй том суур болохоор яхахгүй энэ суралцах яг энэ Neil Strauss юм нөгөө амар дуртай би ганцлагч одоо гэж байгаа хөтэй байнг л энийг хэлдэг маш их судалж суралцаж явах тэгээд тэр no less гэдэг нь болохоор бага мэдэж их юм сур тэгээд тэр энэ дотор болохоор юу ямар зүйлүүд байдгүй гэхээр би юу ч мэдэхгүй гэдэг ойлголтыг дандаа өөртөө авч би энэ хүний юу ярих гэж байгаа гэдгийг нь бас мэдэхгүй те тэрнтэй яг буцаад сонсох чадвар маань сайжирна. Би юу ч мэдэхгүй гэдэг тэр ойлголттой хан бол бид нэр илүү их уншина. Оригинал контент ном унш гэдэг бол би яг 100% нийлж байна. Багасаа ч гэсэндээ яг ингээл амар их ном уншдаг хүүхэд байсан. Тэгээд энэ болгоных нь болохоор за бүгднгийнх нь одоо нэг суурь гэх юм бол бас би ямар жаргалгүйн яриатай айгүй санал нийлж байна. Эцсийн дүнд нь яг л сэтгэл байдаг. Яг найз нөхдөд харилцаа, өөрийгөө хүндлэх тэр одоо хэлсэн зөвлөд болгонд нь болохоор хүнд сэтгэл байж иж би тэр хүнийг ойлгодог. Би сэтгэл байж иж би багийн гишүүн байж чаддаг. Тэ? Тэгэхээр нэг тэр сэтгэл гэдэг зүйлийг одоо яаж тодорхойлох юм байгаа. Гэтэ яхааргүй нэг айгүй том хэсэг өнөөдрийн яг амжилтанд хүрж байгаа залуучуудын олон улсад ажиллаж байгаа залуучууд их ч гэсэндээ өөрийнхөө бизнес гарааны компаниудыг үнэхээр амжилттай авч явж байгаа сэтгэлээс л хамгийн өмнө хандж хийдэг байгаамаа. За тэгээд миний яг цаг дууссан байна. Тэгээд бүгдэнд нь анхаарал тавьсанд баярлалаа.
Энэ хөлөрөгчтэй баярлалаа. Тэгээ таны илтгэлийг сонсоод надад нэг шүлгийн 2 мөрт орж ирлээ л дээ. Чон минь жаргал зовлон гэдэг шүлэг дээр эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л энэ насны жаргал юм уу гэд тэгсэн байдаг. Аргагүй ном унших, судлах, мэдэх энэ бүхнийг жаргал гэж бодоод чи сэтгэлээсээ хийвэл амжилтанд хүрэх нь гарцаагүй зэ. За тэгээд асуулт хариултынхаа хэсгийг явуулъя. За асуух хүсэлтэй хүн байвал гараа өргөнө. За тэр донд бас тэнд за хамгийн эхлээд тэр донд гараа өргөсөн хүнээс байна. Бүгдээр байна өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бол одоо би яг ингэ таны яриаг сонсож байхад энд суугаад маш олон охтуудын ялангуяа одоо миний хувьд бол би яг тань шиг боддог байхгүй одоо Дэлхийн банк бол одоо надад ингээд нэг юм тийм хүрэх ёстой зүйл юм шиг одоо мэдрэгддэг ч юм уу эсвэл яг ингээд мөрөөддөг байж магадгүй эсвэл гэхдээ эндээ хүрнэ тэр нэг зорилго маань ах гэж боддог. Тэгээд эндээс болохоор би зүгээр одоо таны ярианаас бол айгүй олон зүйлээ өөрөө хэрэгтэй зүйлсээ авсан. Энэ бүх охтууд бас танаас авсан байх гэж бодож байна. Тэгээд гол нэг зүйл нь одоо ингээд энд ярьж байгаа хүмүүсээс нэг анзаарч байгаа нэг зүйл нь ингээд өөрсдийгөө маш сайн олцсон юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хүн ер нь одоо жишээлбэл та өөрийгөө одоо яг хэдэн настайдаа ч юм уу те яг ямар үйл явдал дээрээс ч юм уу эсвэл ингээд нэг унсан номноосоо ч юм уу те яг юунаас та яг өөрийгөө амар сайн ингээд одоо би яг ийм хүн юм байна ч юм уу би энэ зүйлд хүрэх ёстой хүн юм байна би нэг чадах юм байна гэдгийг яг ойлгож ирсэн байна. Баярлалаа. Асуулт байсан байлаа. Юу тэр нөгөө нэг өөрийгөө олох гэдэг процесс ерөөсө дуустдаггүй байх гэж бодож байна. Яг 5 жилийн өмнө ч юм уу 2 сарын өмнөх инх болор гэдэг хүний яг үнцэнд тогтж байгаа зүйлүүд нь яг ерөнхийн нэг жанжин шугам гэж ярьдаг шүү дээ тий. Хүний хүндлэх гих мэтчлээ эдгээр зүйлүүд нь байгаа боловч бас айгүй их юмыг бид нэр суралцдаг. Байнгын тасралтгүй суралцах процесс л гэж бодож байна. Тэгээд буцаад яг эргээд юу байгаа ном байгаа. Гэхдээ нэг нөлөөлжсэн нэг дуу байд юм аа. Яг үнэндээ та ядуурснаа харах юм бол Beyoncé-гийн I am here гэж дуу байдаг байхгүй. Тэгээ яг нөөбийн үндэсний чуулган дээр ингээд яг ингээд тайзных нь араас амар гоё тэр нөө би энд байсан. Би яхаарахгүй зүгээр ингээд байгаад өнгөрсөн зүгээр ингээд төрөөд явцсан хүн бишээ те тэр болгонд нь би хүн болгонд туслах гэж оролцсон гэсэн нэг тийм дуу байдیں۔ Тэгээд тэрийг таад харах юм бол яг ялангуяа ингээд international development буюу ингээд олон улсын тийм хөгжлийн чиглэлийн нийгмийн чиглэлийн ажлууд руу чиглэж байгаа хүмүүст яг айгу тийм том зориг урам өгсөн тийм клип байт юм аа. Тэрнээс л юм бодоо гэж бодож байгаа. Гэтэ хүн болгоны хувьд бол дандаа өөр л байгаа бах тий. Баярлаа. За дараад нь дахиад нэг асуулт хамгийн сүүлийн асуулт. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ би суудлаасаа босох гэхлээр энэ жоох юмнууд тэгээд олдгоо уушлаарай. Асуугаараас очив. За танд маш их баярлалаа. Айгуу сонирхолтой бас бидэнд хэрэгтэй маш олон зүйлсийг сануулж хэллээ. Тэгээд эндээс би яг өөртөө тулгамдаад байгаа тийм асуудлаар танаас зөвлөгөөч юм асуумаар байна. Энэ дунд байгаа хүмүүс ч гэсэн тийм тулгамдж байгаа зүйл байж магадгүй. Ер нь аливаа ажлыг хийхэд ямар нэгэн байдлаар багаар ажиллах шаардлага заавал гардаг тийм үү. Тэгэхээр багаар ажиллаж байгаа тэр ажлыг амжилттай, сайн, үр дүнтэй болгохын тулд тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд нөгөө сэтгэлээ гаргах хэрэгтэй. Тэгээд дээр нь бас нэг зүйл багаар ажиллахад бид нэр зарим тохиолдолд багийн гишүүдээ яг өөртөө сонгож авах боломж байдаггүй. Бүрдээд ирсэн багийн гишүүдийг яаж ажилтан сэтгэл гаргадаг болох вэ? Тэнд одоо ажиллаж байгаа хүмүүст надаас дээгүүр түвшинтэй хүмүүс байж болно. Яг надтай адилхан байр суурьны хүн байж болно. Яг тэр болгон дээр тэр хүмүүсийг яаж сэтгэл гаргах вэ? Яаж сэтгэл гаргаж яг өөрөө хүсэж байгаа зүйлийг гаргуулж авах вэ гэдэг зүйл. Та яг гоё зөвлөд хэлж өгөөч. За баярлалаа. За амар хүнд асуулт байна. Тэр болгоныг нууцыг мэддэг байсан боллоо да тий. Гэхдээ яг нэг бидний бас нэг багаараа би айгүй олон хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг адилхан зорилготой одоо зорилгоо айгүй нэг тодорхой гаргаж ирэх нэгдүгээр. Тэгээд тэр нь болохоор зорилгоо гаргаж ирэхтэй болохоор тэр бүх багийн гишүүдийн оролцоотой байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ хүн яг хүний айгүй олон тохиолдолд нэг тийм онцлог байгаа. Би нэг тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан байгаад үед болохоор тэр нэг emotional attachment буюу би яг сэтгэл санааны сэтгэл зүрхний хувьд болохоор яг тэрэнд ингээд
юу яагаад эхэлждэг. Одоо илүү ингээд өөрийнхөө хүүхд шиг ингэж хандаад эхэлждэг. Тэгэхээр тэр эхнээсээ яг багийн юмаа тодорхойлохдоо болохоор хүн болгоны оролцоо нэгдүгээрт айгуу чухал. Өөрөө тэгээд дээрэс нь бага бүрдүүлж байгаа тохиолдол болохоор айгуу олон талт хүмүүсийн баг бүрдүүлэх ёстой юм шиг санагдаж байгаа. Тэгээ яг цаанаас нь өгцөн өгдөл нь тийм байх юм бол яг тэгээд удирдаа тэгээд team building exercise гэж байдаг. Тэгээ айгуу олон залуучууд мэддэг багтай. Баг бүрдүүлэх тийм баг хамтдаа байж хоорондоо яг ярилцаж нэг нэгнийхээ үндсэнтэй зүйлүүдийг олж авч мэдэх, тэгээ хүндэтгэлтэй хандах гэдэг тэр хүн нэг юмд очих ингээд тэр хүмүүс дээр очиж татагдчихж байгаа тохиолдол айгүй гоё сэтгэл гаргадаг. Тэгэл яг найзуудтай харьцаж байгаа юм шиг тэр нэг харьцааг, тэр нэг дотн байдал, итгэл үнэмшил гэх мэт зүйлүүдийг хамгийн түрүүнд тогтоохлох гэж бодож байна. Тийм миний зүгээс. Бацмтай. За баярлалаа. Мэдээж асуулт асуух, тэгээд асуултаас үнцэнтэй хариулт авах гэдэг бол маш хэцүү зүйл. Тэгээд асуулт асуусан хоёр хүндээ маш их баярлалаа. Бас хариулт өгсөн танд баярлалаа.